Жидүүрийн 9-р сарын 11 өдрийг Монгол улсын засгийн газраас улс төрийн хэлсрэгт эдвэн төгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг. Монгол орныг дайран өнгөрсөн ихэд хөдөөлт бол 1922 онд гараагаан эхэлж 1937 онд оргилдоо хүрч 1940 оноос харьцангуй саарсан боловч олон жил үргэлжлэн олон хүн амыг хамарсан ийм их хэрмэдүүлэлт байсан юм аа. Энэ өдөртэй холбогдуулан хэрмэдүүлэлт цагаатгах ажлыг өдөртөн зохион байгуулах улсын комиссийн үйл ажиллагаа гэсэн сэдвээр доктор Дэмэрлийн Өлзийбаатар битээр ярилцах болно. Бидний энэ удаагийн сэдв хэрмэдүүлэлт гэж юу вэ гэдгээр явагдах юм аа. Ер нь улс төрийн хэлсгэрт хэрмэдүүлэх гэдэг энэ үйл ажиллагаа 20-р зууны Монголын түүхэнд яг хэдийн үеэс эхэлж орж ирсэн байт юм бэ? Энэ ер нь 1930-аад онд голдон явагдаад өнгөрсөн юм уу? Эсвэл 20-р зууны бүр ихэнх үеэс орж ирсэн байх уу? Энэ өнгөрсөн 20-р зууны Монголын түүх бол ялангуяа ихний хагас нь тэр чигээрээ монголчуудын тусгаар тогтнолын төлөө хийсэн тэмцлийн жилүүд байна. Тэгэхээр энэ тусгаар тогтнолынхон төлөө хийсэн тэмцлийн явцад монголчуудад тохиолдсон хамгийн том эмгэнэлт үйл явдал бол одоо бидний энэ 1930-40 оны хэлмэгдүүлэлт гэж нэрлэдэг байгаа энэ үйл явц. Гэхдээ энэ үйл явц бол зөвхөн 1930-40 онд болоод өнгөрсөн юм биш. Энэ үйл явцын Монголд болсон өрнөсөн шалтгаан бол Монголын тухайн үеийн улс төрийн байдалтай нэгт холбоотой. 1911 оны цагаагчин гахай жилийн хувьсгалаар монголчууд Манжин хоёр хөлөд өлхөн унгаж тусгаар тогтнолоо тунхаглан зарласан. Тэгэхээр энэ монголчуудын тусгаар тогтнолыг их гүрнүүд тэнд тавтаа хүлээж аваагүй. Яагаад гэхээр Монголын газар нутгийн байршил, түүний стратегийн ач холбогдол ялангуяа одоо манай хойд хөрш Орос улс, өмнөд хөрш Хятад улсад бол туйлын ач холбогдолтой газар нутаг байх. Цагийн ихээр энэ хоёрыг эзэлж улсыг нь бүрдүүлж явсан монголчууд 20-р зууны одоо ихэнх үеийг ихэд бол энэ хоёрын дунд тавьчигдсан жижиг ураа орн болж өөрсөн байна. Тэгэхээр энэ их хоёр гүрний дунд байж иж тусгаар оршно гэдэг бол энэ хоёр улсын эрх ашигыг өөрийнхөө улс орны эрх ашигт зохицуулах асуудал монголчуудад үүний өмнө тавигдсан. Тэгэхээр яг үүнтэй холбоотойгоор энэ 1911 оны манай цагаагчин гахай жилийн хувьсгалын ялалт ялагдlын асуудал яригддаг. Эндээс бол нэг улс төрийн сэдэлттэй аллах гэдэг яриа эхэлж байгаа. Цагаагчин гахай жилийг оройлон удирдах явсан Монголын язгууртнууд 1912-оос 1919 он гэхэд үндсэндээ улс төрийн аллагт өртөж алагдсан. Үндсэндээ богд хаанаас өөр хүн үлдээгүй шүү дээ. Энэ бол улс төрийн сэдэлттэй аллах Монгол явагдаж байгаа. Хятадын зүгээс энэ аллах хийгдсэн, Орос улсын зүгээс энэ аллах хийгдсэн. 3 дугаар дотоодын зөрөлдөөний улмаас энэ бас аллах хийгдсэн. Ноёдын дунд хөрөөд болсон. Одоо үжил бодлын зүрх, үйл явдлын одоо өрнөлтөм энэ бүхэнд нөлөөлж байна. Харин 1921 оны хувьсгалын дараа Монголын тусгаар тогтнолын асуудал дахин тавигдав. Тусгаар тогтнолын асуудал бодиттой болоод зөвлөлт холбоот улсын дэмжлэг тусалцааг аваад ирсэн нэг онцлог үе бий. Тэгэхээр энэ үеэс бол яг жинхэнэ улс төрийн үйл ажиллагааг нь буруу шаасан. Чиний улс төрийн үйл ажиллагааны чиг шугам буруу байна гэсэн ийм буруутгалын үүднээс хүмүүсийг бүүнээр нь хэлс хэрэгт тулган яллах юм ажиллагаа эхэлсэн байна. Энэ бол 1922 оны 8 дугаар сард
бодог 14 хүний хамт буудаа хороосон үйл явдал. Тэгэхээр энэ улс төрийн хэлмэгдүүлэлт гэдэг үйл явц бол энэ бодог хороосноос үүдэлтэй гэж одоо түүхэнд тэмдэглэдэг шүү дээ. Тэгэхээр 1922 онд бодог 14 хүний хамт хороосон үйл явдал бол улс төрийн хэлмэгдүүлэлтийн улс төрийн сэдэлтэй аллагын улс төрийн нэг нөлөө бүхий хүчин сөрөг бодолтнуудаа нухчин дарах энэ үйл ажиллагааны эхлэл байжээ гэж үзэх хэрэгтэй. Эхний үе шатн Монголын хувьсгалыг зөвлөлтийн загварт оруулахын тулд Монголын улс төрийн лидерүүдийг хэлмэгдүүлэлтэнд өртүүлжээ. 1922 онд одоо улс төрийн үзэл бодол болон одоо санааны хэлэхгүй байх ч юм уу энэ талаас нь тодорхой үзэл бодлыг шахан тулгахын тулд хүмүүсийг хэлмэгдүүлсэн одоо ерөөсөө бодоогийн тухайсаа бид нар ярилцлаа тийм. Тэгэхээр үнээс хойш үргэлжлүүлээд одоо нэг одоо социализмыг гэдвэл барууны оппортунизмыг буцагсан нь зүүнний алдаа завхрал их жишээтэй нэрлэгддэг байсан энэ асуудлын ард бас тодорхой хэлмэгдүүлж явагдаж ирсэн нь. Энэ хэлмэгдүүлэлт гэдэг бол төрийн зүгээс ард түмний эсрэг явуулж байгаа залхаан сэргийлэх үйл ажиллагаа гэж тийм. Тэгэхээр энэ хүрээнд л бид нар асуудлыг авч ирээд байгаа. Тэгэхээр яагаад энэ залхаан сэргийлэх ажиллагаа явагдаад ирсэн бэ гэхээр за нэгдүгээрт бол Монгол улсын тэр тусгаар тогтнож оршихын төлөв үзэл бодолтой холбоотой. Яг Монголын нутагт газар зүй дээр аваад үзвэл тэр монголчуудын нэгдсэн улсаа байгуулах гэсэн үзэл санаа, хүнийг эсэргүү үзэл санаа гэж нэрлэсэн. За зөвлөлт Орос улсын явуулж байгаа бодлогыг шүүмжилсэн хүмүүсийг бол зөвлөлтийн эсрэг үзэлтэн гэж зарласан. За Монголд бол хөгжлийн зам бол капиталист хөрөнгөтний ус хөгжлийн зам байна. Монголчууд социализмын замаар замнаа гэсэн уриалга дэвшүүлсэн. Тэгэхээр үүнийг одоо ямар нэгэн байдлаар шүүмжилсэн, эсэргүүцсэн, өгөл гаргасан хүмүүсийг л улс төрийн талаар шахаж авчих хэлмэгдүүлэх үйл ажиллагаа бол энэ 1920-од оноос хойш хүчтэй явж эхэлсэн байна. Тэгэхээр энэ үеийг бол яг бид тус тусад нь бас ялгаж салгаж авч үзэх хэрэгтэй байна. 1922 оны бодоогийн энэ тэмцэл бол засаглалын хэлбэрийн төлөв үзэл бодлын зүрх байсан. Баруунтан зөвлөлтөн гэж яригдсан 1920-од оны энэ үйл явц бол энэ Монгол тогтоох одоо дэглэмийн асуудал, системийн асуудал байл. Үүний эсрэг бол 1932 онд монголчууд бослоо шүү дээ. Шашин хөдөлгөөний эсрэг хийсэн үйл ажиллагаа, ард түмний амьдрах эрхийн талд эд төрөнгийн нуруусан үйл ажиллагаа бол нийт монголчуудын дур үүслийг хүргэсэн. Энэ нь бол 1930 оны нөгөө дөрвөн нөөлт 1932 оны бослогоор илэрсэн. Энэ хэсэг хэрэг баг. Энэ дотор бас олон хүмүүс энэ өртлөө шүү дээ. Нутаг орноо хаяад дөрвөж нөгөөд гадаад гарна гэдэг бол бас л одоо шагалт тавьчлалтын нэг хэлбэр баг. Аргаа орсон хэлбэр. Тэгээ эцсийн хэлбэр одоо эсэргүүцлийн нэг хэлбэр шүү. Хамгийн сүүлчийн хэлбэр нь бол ард түмэн зэвсэг барьж боссон бослого баг. 32. Тэгэхээр одоо энд тухайн үеийн одоо зөвлөлтөөр комментарнээс явуулжсэн бодлого үйл ажиллагаанд нэлээд өөр хэлбэр ороод одоо энэ 32 оны бослогоос хойш бүр одоо бөөнөр нь улс төрийн тодорхой хэлс хэрэгт тий тодорхой нэр хаягтай хэрэгт холбогдуулж бөөнөр нь хятах үйл ажиллагаа эхэлсэн удаа гэж саргаддаг. Жишээ нь одоо энэ лүмбийн хэрэг. Тэгээ энэ 1933 онд бий болгосон лүмбийн хэрэг гэх чинь энэ хэрэг бол Монголын нөгөө газар зүйн онцлог байдал, тухайн үеийн бүс нутагт эзэлж ийсэн стратегийн орон зайтай шууд холбоотой. Төмбийн удирдсан хувьсгалын эсэргүү Япон тагнуулын хэрэг гэгчийг бий болгон энэхүү эсэргүү хэрэг гэгчид нэр холбогдохстыг Хинти, Дорнод төвийн бүлэг гэж ангилан нийт 317 хүнд ял оногдуулсны дотор 56 хүнийг цаазаар авч 260 хүнийг 3-аас 10 жилийн хорих ялаар шийтгэн гянданд хорихоор шийдвэрлэжээ.
Тэрнээс биш хинти зүгээр нэг хоёр хүмүүс муудалцаад залуучууд хайрт орлолтын төлөө бие бинийгээ хэлсрэг тунгаад явуулсан юм огт биш үү. Энэ бол том улс төрийн бодлогын хүрээнд хийгдсэн ажил. Яагаад гэхээр 1932 он гэхэд Монгол улс бол 3 улстай хэлэлж эхлэн байлаа. Омрод Хятад улс, зүүн талд Манжгаа улс, хойноо зөвлөлт холбоот улс гэсэн 3 улстай хэлэлж эхэлсэн. Тэгэхээр монголчуудын төлөв ирэх ашиг бол нэгдүгээрт монголчууд улсаа нэгтгэх, уряд өвөр Монголоо нэгтгэх нэг хамгийн том зорилго бол. Тэгээд тусгаар орших. Хоёрдугаарт бол зөвхөн одоо Орос Хятадын талаар харилцаатай байх ус эрхийн улс орнуудад жигд харилцах. Тусгаар тогтолцоо хүлээн зөвшөөрөх энэ л үйл явц энэ үед явагдаж байна шүү дээ. Тэгэхээр яг энэ зөвлөлтийн улс төрийн бодлого, Японы улс төрийн бодлого, Хятадын улс төрийн бодлого яг энэ манай Монгол нутаг дээр энэ үед зөрчилдөж эхэлсэн. Хэрвээ Япончууд Азад тэр дундаа Монгол, Манжуур, Хятадд бэхжих юм бол зөвлөлт холбоот улсын оршин тогтнол туйлын аюултай байдал үүссэн. Сибирийг тэр чадна одоо хяналтаас алдах ийм байдал зөвлөлтийн нөхцөл хувьд үүсчихсэн байна. Тэгэхээр энийг юу баталж өгсөн гэхээр 1932 онд Япончууд их газарт бэхжээд Манжгаа улсыг сэргээн байгуулад Пүүи гэдэг хүнийг хаанаар нь хамлчихсан. Үндсэндээ Манж улс сэргээн байгуулагдсан. Энэ бол Манж нарын үнэхээр мөрөөдөл байсан. Манж угсаатны мөрөөдөл байсан. Тэд бол Хятад биш шүү дээ. Бас улсаа байгуулад авсан. Тэгээд энэ үед чинь Манжийн одоо тэр газар нутг дээр байсан бараг монголчууд Япончуудыг дэмжлэг хүлээсэн. Япончууд монголчуудад иргэшил амласан, тусгаар тогтнолд амласан. Тийм ч учраас тэр баргын автономи дарьян гэдэг улс байгуулж өглөө шүү дээ. Энэ нь бол монголчуудын сэтгэлийг их татсан. Тэгэхээр зөвлөлтийн одоо удирдлагын хүрээнд ямар асуудал үүссэн бэ гэхээр монголчууд Японы нөлөөнд орох маттай нөлөө боломж бий болчихлоо. Энийг яралтай давслан зогсоохгүй бол манай алс дорнодын бүснүүдийг аюул орох нэ л гэдэг юм асуудал үүссэн. Энийг бол одоо нэг геополитикийн бодлого, геоулс төрийн бодлого, тийм ээ, геостратегиас үүдсэн улс төрийн үйл ажиллагаа гэж ярьдаг шүү дээ. Тийм учраас монголчуудыг дуулууртай байлгах, ямар нэгэн хэрвээ Японд довтлох аюул орж ирэхэд 5 дугаар суваагийн чинь Монголд байлгахгүй тул төмбийн хэрэг гэдэг имийг сэдэж бий болгосон. Хамгийн одоо энгийн нэг учир зүй аваад үзээлт. Яагаад төмб хинтэд явж байхдаа хэрэг толбогддог. За яагаад ховдод хэрэг толбогддог. Шилэнгэд явж исэн яагаад тэнд төмб хэрэг хийгээв. Заавал хинти дорнод Улаанбаатар гэсэн төвтэй ийм нутагт дэвсгэр төмбийн хэрэг гэж бий болгож. Тэднийг хамарсан баримтлагаа явагдсан. Тэгэхээр эн чинь нөгөө Манжгаа улстай хэлж исэн газар нутаг. Дээр нь бурятууд олноороо оршин сууж исэн ийм хэрэг баг. Тэгэхээр энэ төмбийн хэрэгт чинь үндсэндээ бурят нарын хэргийг гэж ярьдэн штэ. Бурят нар бол олноор хэлмэгдсэн. Ягаад тэгэхээр 1923 онд Монгол Оросын засгийн газрын гэрээний дагуу бурятууд бол олноор Монголд орж ирсэн. Монголчууд үндсэндээ газар нутгаа өгөхгүй бол ард түмний авъя гэсэн асуудал тавьсан л. Тэрийн дагуу 1930 он гэхэд бол энэ бурятын 6 хошуу байгуулагдлаа шүү дээ. Нийтдээ 20 гаруй мянган. Хошоо Оростой хэрэглэх улсын эдийн дагуу тий. Тэгээд энэ бурятын их нүүдэл эхлэхдээ зэрэг энэнийг сэрэмжлэх үүднээс бурятыг хувьсгалын эсэргүү Октябрь хувьсгалаас орохсод хувьсгалын эсэргүү болгон зарласан баг. Цагааны оргодлого. Тий. Тэгээд үүнтэй холбоотой цагааны оргодлууд бол Японтай холбоотой. Энэ бол улс төрийн одоо эсэргүү нууц бүлэг байна. Тэгээд үүний толгойлогч нь бол тэр бурят биш халахгүй төмб намын төв орооны нарийн бичгийн дарга бол тавьж байгаа шүү дээ. Ягаад тэгэхээр энэ чинь түүний одоо хамар хөөрийн өргөн байна. Өдөрдөх өндөр дээд албан тушаал ажиж исэн хүн тэрийг барихаар одоо доорх хүмүүс нь баригдана л гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ бол айдас бий болгож төмбийн хэрэг бол санаатай. Тэгээ энэ бол үндсэндээ хэрэгт орчхоос айдаг, хэрэгт оруулахыг хүсдэг одоо ийм үйл ажиллагаа бий болчихсон юм шүү дээ. Дургу өргөд исэн хүний бол чамд төмбийн хэрэгт бариад өгчин шүү гэж юм хэллэг хүртэл гарсан. Энийг гиндийн хэлжсэн байдаг.
Чамд төмбийн хэрэгт холбогдуулчих шүү гэдэг. Айдас бий болгож. Тэгээ хүмүүс чинь одоо сүргийн айдас гэж ярьдаг та. Энэ айдас давтдаг л та. Япон тагнуулын хувьсгалын эсэргүү Лүмбийн хэрэг гэгчид нэр холбогдсон 115 буряд болон 700 гаруй буряд өрх айлыг Монгол улсын нутгаас албадан хөөн гаргах тушаалыг бүгд найрамдах Монгол Ард улсын ерөнхий сайдад хүчээр тулган нууцаар гаргуулсан байна. Жохонхүү энэ үеэс эхэл мэдүүлэлт хүч авч 1937 оны намартай золгожээ. Энэ 37-оос 40 онд болсон гиндэн дэмдээ хэрэг, лам нарын төв хэмээх эсэргүү хэрэг гэдэг компаниард хэрэг гэдэг учир томгийн олон хэрэг болов. Тэгээ одоо ерөөсөө л энэ үйл ажиллагааг батжуулж дуулууртай хүчнээр бий болгож байгаа. Нэгд. Тэгээ Монгол эсэргүүцэх хүн байхгүй болгож. Зөвлөлт холбоот улсын бодлогыг Монголд эсэргүүцэх хүн байхгүй болгосон л үйл хэрэг. Мэдээж хэрэг зөвлөлтийн комитер нь айдас хамгаалах байгууллага яг одоо гардаж зохион байгуулж шийсэн. Монголд гардаг гүйцэтгэгч нар нь олдсон. Олноор олдсон. Хүний мод дуртай. Хүний одоо эрх мэдэл дуртай. Эрх мэдлээ ташуур буу гэдээ ойлгочихсон. Ийм одоо Монголд этгээдэд олноороо төрж гарч монголчууд үеийнэ. Буудаг нөсөн шүү дээ. Тэгэхээр одоо бид хоёрын яриа 1930-ад оны эхэл мэдүүлэлт рүү ороод ирж байна. Тэгэхээр энэ дундаас 1937 оны 9-р сарын 10-ны шөнөөр тооцож 9-р сарын 10-ны өдрийг онцгойлон одоо улс төрийн хэсрэгт хэлбэлтгсдийн дурсгалын өдөр болгосны учир нь юу юм? Энэ 9-р сарын 10 нь юу болсон бэ? 1937 оны 9 сарын 10-ны орой бол их баримтшилгаа явагдсан. Бид мэдэнд зөвлөлтөөс 3 нөхөр ирсэн байдаг. Переновский, Смирнов, Миронов хурж ирээд яг чойбсон 8 сарын 27-ны өдөр Заагур гэдэг нэртэй хувьсгалын эсэргүү нууц үлэг танаад ажиллаж байна гэж 115 хүний нэрсийн жагсаалтыг өгсөн. 1937 оны 8 дугаар сарын 23-нд бүх цэргийн жанжин бөгөөд цэргийн явдлын яамны сайд маршал Дэмэд зөвлөлт холбоот улсад албан хэрэгээр одох замдан хорлогдсон нас барав. Түүнээс ганцхан хоногийн дараа эрх зам зууран Дэмэд жанчны амийг бүрдгсэн зөвлөлт холбоот улсын дотоод хэргийн ардын комиссарын газрын ордогч дарга Приновский, батлан хамгаалахын ардын комиссарантын ордогч Смирнов, зөвлөлт холбоот улсаас бүгд найрамдах Монгол ард улсад суухаар шинээр томилогдсон бүрэн эт элчин төлөөлөгч Миронов нар Улаанбаатарт ирж Японоос бүгд найрамдах Монгол ард улсыг эзлэх төлөвлөгөө гэгчийг Монголын удирдагчдад танилцуулж заговор буюу хувьддан гэсэн нэртэй хувьсгалын эсэргүү хэмээгдэг бүгд найрамдах Монгол ард улсын яамд тусгай газрууд цэргийн яамны удирдах ажилтнаас эхлээд төв орон нутгийн байгууллагын албан хаагчид, соёл, шинжлэх ухаан, эрүүдийг хамгаалах салбарын ажилтнуудыг хамарсан 115 хүний нэрсийн жагсаалт болон ерөнхий сайд байсан Пэлжидийн гиндэнгийн мөрдөн байцаалтын мэдүүлэг гэгчийг авчирсан байна. Ингээд энэ 115 хүний нэрсийн жагсаалтын дотор байгаа хүмүүсээс 1937 оны 9-р сарын 10-ны шөнө 75 нэр авчирсан байдаг. Ердөө ганцхан шөнийн дотор. Тэгэхээр энийг бол яг энэ их баримтчилгааны эхлэл болсон өдрөө эхэл мэдүүлэлтийн одоо ихний оргил одоо давлгаа эхэллээ гэдгийг тэмдэглэж монголчууд 9 сарын 11 энэ нийт одоо улс төрийн хэлэг дээр хэлмэгдэх хэсгийн дурсгалыг өдөр болгон тэмдэглэдэг болсон. Засгийн газар хийдвэрээр тийм ээ. Тэгэхээр энэ 37 онд яагаад одоо цэрэг за нам төрийн өндөр албан тушаалд ажиллаж исэн хүмүүс, засгийн газрын сайн, газрын дарга нар, за тэгээд сэхэтнүүд болцсон.
баригдлаа шүү дээ. Соёл урлагийн байгууллагын хүртэл орсон шүү дээ. Энэ дотор бол эхний 115 оны дотор бол малчин ажилчин лам нарын нэр байхгүй. Дандаа энэ одоо олон тушаалтнууд байна. Тэгэхээр энэ юу гэхээр нөгөө айдас үргэлжлэж байна гэсэн үг. 39 оны 4 сар хүртэл энэ их баримтлага явагдсан. Энэ 37-оос 39 оны 4 сар хүртэл байгаагийн хугацаа бол энэ хугацаанд үндсэндээ зооны 2 жил гаруйхан хугацаа байгаа шүү дээ. Энэ хугацаанд чи үндсэндээ нийтдээ 20 гаруй мянган хүний томрогдлон баримтлагдахгүй. Тэгээд хийгээгүй хэрэгт нь хэрэг тулгасан. Хүчээр хэрэг хүлээлгэсэн. Тэгэхээр энийг бид одоо нөгөө хилс хоморглон баримтжилсан үйл ажиллагаа, өөнөр нь залхаан зэрэглэх үйл ажиллагаа, улс төрийн их хялгаа гэж нэрлэдэг байдаг. Социализм байгуулах энэ үйл ажиллагаанд саад болсон хүмүүсийг эдийн засгийн талаар хавьчих, улс төрийн талаар хавьчихын үйл ажиллагаанууд явагдаж байна. Эхлээд бүгд одоо жишээлбэл энэ ноосны хэрэгнүүд гээд байж байна. Ноосны новлог тушааж ядаагүй одоо ийм олон хүмүүсийг малчтуудыг барьж итгэдэг. Энэ жамбал доржийн хар хууль гэж юм гарсан. Тэгээд энэ жамбал доржийн хар хууль гэдгийг дагуу хуулинд ногдоогүй тогтсон үргэлжлүүлгүй хүмүүсийг барьж итгэдэг. Олон жилээр хорж ялалдаг ийм ажиллагаанууд явагдсан шүү дээ. За дараа нь 1957-аас 59 онд өрөөс нэгдэлжүүлэх хөдөлгөөний үр дүнд хамтралж явуулах ажиллагаанаас хойш суулсан түүнээс огцсон хүмүүсийг бас барих хорих юм ажиллагаанууд явагдсан. Энэ бол бас л нэг улс төрийн жахал тавьчлалын хэлбэр байна. Насны хэлбэр. Тий. 1960-аад оноос 1980-аад оны үед бол бас энэ улс төрийн хэлбэрдүүлэх үйл ажиллагаа бас арай өөр өнгө ажтай болсон. Энэ бол нөгөө нэгэн тогтоод хөгжчихсэн улс төрийн намын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэсэн нэрийн дор хүмүүсийг чийтгэж, цөлж, албан тушаалаас нь халж ар гэрийн хэлбэрдүүлж эхэлсэн. Энэ бол яг 1964 оны 12 дугаар сарын бүгд турлаар одоо нам төрийн өндөр албан тушаалаас айлуулагдсан логос номын нэмбунараа хэрэг гэдэг үчтэй намын эсрэг үлгэнсэн үйл ажиллагаа. Тэгээд үндсэндээ бол энэ Цэдэн балын үйл ажиллагаа дээр за улс орны дотор явуулж байгаа чиг бодлогыг шүүмжсэн хүмүүсийг улс төрийн хэрэгтэй болгож ялалсан үйл ажиллагаа. Энэ бол улс төрийн бас илүүдүүлэлтийн нэг хэлбэр байна. За үүнтэй холбоотойгоор энэ 80-аад оны үед Чойнмын хэрэг гэж байна. Яман хайрах Чойнмын хэрэг. Энэ бол тухайн нийгмийн систем энэ нам төрийн одоо байгаа байдлыг шүүмжил шүлэг битсэн санаа бодлоо илэрхийлсэн хүнийг улс төрийн хэрэгт ялалсан. Энэ 70-80-аад онд бол ерөөсөө улс төрийн хэрэгт хоёр болгон ялагдсан байдаг. Нэг нь бол Ерөнчнээ Чойнм, нөгөөх нь оршихын зэрэнд орж гэж байна. Энэ бол Цэдэн балыг шүүмжилж дэглэмийг эсэргүүцэж одоо юм цаас хооц бичээд тэгээд тэрийг хүлээж авах хүн олдохгүй болохоор хятадын элчин сайдын яамны хашаа дагуулж шийдчихсэн. Энэ бол улс төрийн хэрэг шийдэгдсэн. Дараа нь 1983 онд бол Жалнаажийн хэрэг гэж логоз лембо нарын хэрэгээс үлдэж чадсарч одоо үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэдэг Жалнаажийг буруутгаж ялалсан цөлж шийдгсэн юм ажиллагаа байна. Цонхоо би хамтрахаас боруулж. Тий. Энэ бол бас л улс төрийн хэлбэрдүүлэлтийн нэг хэлбэр явж байгаа юм л да. За энэ бол яг нөгөө улс төрийн эрх мэдлийн төлөөх тэмцэл улс төрийн хэлбэрдүүлэлт одоо энэ улс төрийн шахал тавьчлал руу орчиж байгаа юм хэлбэрүүд байна. Тэгэхээр ийм хэлбэрүүдээр бол энэ 20 дугаар зууны явцад Монгол оронд улс төрийн хэлбэрдүүлэлт болж өнгөрчээ. Ер нь улс төрийн хэлбэрдүүлэлт гэхэлэр одоо өнөөдөр 20 дугаар зууны Монголын түүхийн сарчгүй хэсэг гэдэгтэй бол одоо эрдэмтдийн хувьд ч судлаачдын хувьд ч ард түмний хувьд ч энэ бол тодорхой ойлголт бий болчихсон зүйл. Гэтэл ингэж хэлэхдээ энэ хэлбэрдүүлэлт зөвхөн одоо социализмын үетэй холбоотой ардчсан хуульцгаж ясаас хойш одоо байгаагүй юм шиг зарим хүмүүс сэтгэж байгаа л да. Гэтэл цагаан морин жилийн хувьсгалын дараа 2000 одоо Монгол Улсын хувьсгал төв хорооны улсын төвчөнд байсан. 2000 одоо Монголын тэрийг удирдах байсан. Тэр хүмүүс Цэдэн балыг тойрог хүрээлэгчдэг дээр хэлмэгдэгчд мөн үү?
Ер нь бол нийгэм солигдох мөчлөг болгонд энэ улс төрийн үзэл бодлоор нь шахах, авчих, илмэгдүүлэх, хараах үйл дандаа явагдчихдаг. Онцгой Монголд биш. оны дараа Монгол Ардын Хувьсгалт намын улс төрийн товчооны гишүүн байсан хүмүүсийг Цэдэн болын тойрон хүрээлэгч буюу тойрон хүрээлэгчдийн хэрэг гэдгээр бас буруутгах ялтахыг оролцсон шүү дээ. Гэтэ энэ бол ялла шийдэхийг үлдээ тийм үү? Хэрэг үүсгээд явж явах үедээ хүчингү болоо цагаатсан хэрэг. Гэхдээ үйл явцыг харахаар энэ бол бас л нэг улс төрийн шахалт, авчилт мөн ба. Хэрвээ тэр хүмүүсийн гэм уруутай тогтоогдоогүй нийтээр нь улс төрийн товчооны гишүүн байсан гэдэг утгаар нь Цэдэн болыг тойрон хүрээлж ирсэн гэдэг ингээд яллахыг оролцсон нь өөрөө улс төрийн мэдүүлэлт үйл ажиллагаа явагдахын одоо нэг хэлбэр юм байна. Хэрвээ Цэдэн бол буруутаад төвний ялалтай тогтоогдоод шүүхэр тийм үү? Шүүхэр шүү дээ. Хэлсэж бай. Хэлсэн бол энэ хүмүүс бас л хэлс ял үүрэх байсан. Юутач тухайн үед бүгдийн одоо эд хөрөнгийн битүүмжлээд банкнд байсан данс бүх юмудтай бол яг одоо хэрэг толбогдсон хүнтэй хуулийн байгууллага яаж хариуцдаг хэвтэй яг одоо тэр замаар явж ирсэн шүү дээ. Тий, тэгэхээр чи ингээл ер нь уур амьсгал бол нэг харагдаад байгаа үстэй. Тийм үү? Өмнөх дэглэмийг л одоо буруу шаасан нэг үйл явцыг бол хүмүүсийг илмэгдүүлэх гэсэн энэ оролдлого явагдаад байдаг байхгүй. Тэгэхээр энэ улс төрийн үзэл бодлын зөрүүгээр хүнийг яллах гэсэн энэ үйлдэлүүд бол бас л энэ улс төрийн шахалт авчилтанд гэснээр томьёонд орно. Энэ бүхнийг базаар дүгнэлт өгөхөд улс төрийн мэдүүлэлтийг бид хэрхэн оч үзэх хэрэгтэй байдаг. Ер нь яг энэ улс төрийн үзэл бодол дээр суурилсан энэ хавчил шахалтын үйл ажиллагаа бол хамгийн аюултай. Хүн түүнийг эсэргүүцэх хүч маш мөхсөд. Энд улс төрийн үйл явц бол юм болгоныг улс төрийн үйл ажиллагаатай холбоод явчихаар хүн хүчин мөхсдөг. Ард түмэн хүчин мөхсдөг. Тэгээ энэ нэг машин эргэчихээр зогсдоо. Энийг манай түүх харуулж байгаа ш. Тэгэхээр энэ бол болоод өнгөрсөн түүх биш. Ерөөсөө түүхэнд ингээ байж идэг, болж идэг, явж идэг үйл явцсан байна гэдгийг бид нар өөрсдөө сайн мэдрэх хэрэгтэй. Тэгэхээр энээс л сэргийлж явах хэрэгтэй. Үүнийг гаргуулахын тулд одоо нам улс төрийн хүчнүүд бодлогоо одоо маш нарийн зүйл хийсэн байх хэрэгтэй. Өөрийнхөө үндсэн хууль, бусад хууль тогтоомжоор энэ улс төрийн шинжтэй энэ үйл ажиллагаа хавчил шахалт явуулахыг хааж өгөх хэрэгтэй. Энэ үйл явц байнга хийж явах хэрэгтэй. Ер нь бол энийг л бид одоо зандаа санаж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол улс төрийн хэлмэгдүүлэл гарнаа. Ийм л дүгнэлтийг бид хийж явах хэрэгтэй. 1922 онд гараагаан эхэлж 1937 онд эргэлдэн хүрч 1940 оноос харьцангуй саарсан боловч олон жил үргэлжлэн олон хүний хэлмэгдүүлсэн энэ хэлмэгдүүлэлт 20 дугаар зууны Монголын түүхийн аимшигт түүх гоногт хар тал байлаа. Доктор Нэмэрлийн Өлзий Батар бид хоёр хэлмэгдүүлэлтийн тухай сэдвээр ярилцлаа.